доктор Питер Левинигийн somatic experience-ийн энэ баруун хувьсгал хийсэн гол юмчин дээр байхгүй. Өөрөө амьтныг судалж ирсэн. Тэгээд өөрөө энэ амьтныг судалж чад амьтад ерөөсөө траумад өртдөггүй юм ба шүү дээ. Байнгын аюулд өртөж байгаа хэрнээ трауманаас ингээ гараа авчт юм байна. Хүн трауманд өртөөд тэгэд гацаад байгаа шалтгаан чинь оюун ухаан нь дараад амьд үлдгэцөнгөө байнгын дараад мэдрэлийн тогтолцоогоо дандаа дараад ингээд үүсгээд яваад байт юм байна. Тэгээд чангал усэл сүүлдээ хөдөлж чадах болол юм болчт юм байна. Тэгэхээр 3 дахь маш том давуу тал болохоор бидний автомат үйл ажиллагаа буюу ухамсараас ангид явагдаж байгаа тэр үйл ажиллагаа зохицуулдаг мэдрэлийн тогтолцоог зохицуулж сурна. Тэгэхээр амиа хамгаалах зүүн ажиллангууд үндсэн эрхтнээс чинь цус шахахгүй, цус чинь гар хөл рүү чинь шахтаа, толгор руу чинь шахагдчихна. Тэгэхээр үндсэн эрхтэн хэвийн ажиллахгүй, хоол боловсруулах эрхтэн хэвийн ажиллахгүй, зүрхний цохилт ийм болно, эсвэл бүр мэдрэгдэхгүй болно, зүрхний хэмнэл алдагдана, амьсгал энэ дээр гарч ирээд эсвэл амьсгал хит ийм болно, эсвэл амьсгал бүр мэдрэгдэхгүй болно, тийм ээ. Тэгээд үндсэн эрхтнүүд чинь удаан хугацаанд трауманы тогтцтой, удаан хугацаанд амьд үлдэх зүүн нь ажиллаад байнгын юм чангаралтай яваад ирэхлээрээ үндсэн эрхтнүүдэд өвчлөл бий болж эхэлж байгаа.